Өнөөдрийнхөө бичлэгээр би сүүлийн үед хэрэглэж байгаа skin care арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдээ хуваалцъя гэж бодлоо. Тэгээд юуны төрөнд гэвэл миний арьсны онцлог нь өөрөө болохоор ерөнхийдөө тослогдоо, тэгээд бага зэрэг эмзэг, амархан улаадаг. Тэгээд бас амархан ингээд жоохон батга гарах гэдэг төрлийн арьс байгаа. Тэгээд ерөнхийдөө яг надтай төстэй арьсны бүтцтэй хүмүүс байвал одоо ингээд энэ бүтээгдэхүүн ер нь надад таалагдсан гэд одоо бүтээгдэхүүний тухай ярилцъя гэж бодлоо. Medicube-ийн Zero Pore Pad байгаа. Тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө бол нөхцөлтийг одоо цэвэрлэх гэх юм уу? Одоо тийм пад байгаа. Тэгээд энэ падыг болохоор би тэгтээ яг байнга хэрэглэдэггүй. Ингээд хаяа жоохон нүүр жоохон минийх хөвчлэн нөгөө нэг гормонтой холбоотой буюу одоо сарын тэмдэг их төхөөд ирэхээр жоохон юм гарах гэдэг байхгүй юу? Одоо тэр үед ч юм уу ер нь арай унтахынхаа өмнө хаяа та ер нь ингээд нүрээ цэвэрлснийхаа дараа арчичдаг. Тийм бүтээгдэхүүн байна. Тэгээд энэ гэхдээ жоохон хүчтэй санагддаг болохоор байнга бол хэрэглээд дэмий юм шиг санагддаг. Гэтэ хаяа бол яг үнэхээр сайн цэвэрлэмээр байгаа үедээ хэрэглэвэл зүгээр санагцсан. Нүүрний маскнууд байна. Тэгээд эхнийх нь гэвэл Lululemon-ы маск байгаа. Чийгшүүлэх яг өдөр болгоны skin care-ийг тохирсон маск байгаа. Тэгээд бас дараа нь гэвэл энэ маск болохоор ерөнхийдөө Niacinamide агуулсан. Тэгээд энэ маск ер нь бол надад айгүй их таалагдсан. Айгүй гоё, амар сайн чигшил өгдөг. Тэгээд тавиад сэрсний дараа арьс ингээд илүү ингээд гоё цагаарсан юм шиг санагддаг. Тэгэхээр энэ маскыг бол би айгүй дайжгүй маск гэж бодсон. Тэгээд энэ болохоор нөгөө Солонгос брендийн маск. Тэгээд ер нь бол бас айгүй сайн чигшил өгдөг юм шиг санагдсан. Энэ гуруулаа л ер нь яг өдөр болгон хэрэглэхэд тохиромжтой. Тэгээ ер нь бол орой болгон skin care-тэй маск ер нь бол тавьдаг. Тэр нь айгүй сайн арьсыг одоо чившүүлдэг гэж боддог. Тэгээд өглөө болохоор би ийм нүдний доотлол одоо зохинд тавьдаг маск тавьдаг. Тэгээд өглөө skin care хийгээд нарны тус түрхийнхаа өмнө одоо энэ нүдний доор зохиндоо энэ маскыг тавьж байгаа. Тэгээд одоо ялангуяа ер нь бол зохины тосыг чинь ер нь бол 20 наснаас дээшээгээл ерөөхдөө тавиад эхэлсэн дээр гэдэм билээ. Тэгээд ер нь ажиглаад байхад угаасаа ингээ хүн ингээд инээнгүүт ингээд яалтчгүй ингээд нүд ингээд орчим ингээд яалтчгүй ер нь жоохон нарийнхан үл ялаг мэдэгдэх тийм өрчлөнүүд угаасаа ингээд гараад ирдэм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө өглөө бас ингэж сайн одоо нүд орчмынхаа арьсыг чигшүүлэх хэрэгтэй юм байна гэдэг утгаар би ер нь л өглөө энэ маскыг тавьж байгаа. За тэгээд дараа нь гэх юм бол сүүлийн үед би энэ Anua-гийн энэ тонерыг хэрэглэж байгаа. Тэгээд энэ тонерыг начиг жоох skin care сонирхолтой хүн байвал угаасаа бүгд мэдж байгаах. Тэгээд одоо ингээд дуусж байгаа. Тэгээд би бас анх инстаграмаар ингээд айгүй хүмүүсээс ингээд харсан. Тэгээд би Японы Атокусуме гэдэг дэлгүүрээс ер нь хөвчлээ skin care авдаг байхгүй юу? Яг уу
зарим нь болохоор Amazon-оос авдаг. Тэгээд би Adokosumegээс авч исэн. Тэгээд энэ жишүүлэгч бол надад айгүй таалагдсан. Ер нь ямар ч төрлийн арьсанд тохирохоор юм шиг санагдсан. Начиг жоохон тослог, тэгээд ийм хүнд юм түрхэж нэг дэмий ярьсанд бол айгүй зүгээр санагдсан. Юм чигшил сайн өгдөг санагдсан. Тэгээд бас нэг тонер гэвэл COSRX-ийн энэ AHA, BHA-тэй тонер байгаа. Энэ тонер болохоор ер нь AHA, BHA-тэй юм бас хэрэглэж явах хэрэгтэй. Тэгээд энэ тонерыг бас би хаяа цацж хэрэглэдэг. Савлгаанаас айгүй зүгээр шууд цацдаг болохоор ер нь айгүй зүгээр санагддаг. Тэгээд тонерын араас гэвэл одоо төрөл бүрийн серум болон эссенсүүд байгаа. Тэгээд Ordinary-гийн гиалуроны хүчил байгаа. Энэ гиалуроны хүчил болохоор ер нь бол бас айгүй дайжгүй. Миний хувьд гэвэл надаа яагаад ч юм амар хүчтэй санагдаад ингээд хаяа ингээд түрхэхээр ингээд арьс маань ингээд жоохон хорсооч байгаа юм шиг яг тийм мэдрэмж авдаг. Тэгэхээр одоо энэ дотор байгаа ямар нэгэн найрлах нь надаа ингээд арай илүү хүчтэйдэд байгаа юм болов уу гэж боддог. Тийм болохоор би энийг хэрэглэхдээ өмнө нь заавал нэг ийм эссенс ч юм уу те арьсыг ингээд арай жоохон ийм тэрний өмнө жоохон хамгаалах төрлийн ийм хэрэглэж байгаа. Энэ ингээд яг баг багаар хэрэглэсээр байгаа дуусж байгаа. Би өөр гиалуроны хүчил яг ингэж серумээр нь авч түрхэж байгаагүй. Тэгээд дараагийн удаа би нөгөө Японы гиалуроны хүчлийг авч хэрэглэж үзье гэж бодож байгаа. Энийг бол би дахиж авахгүй гэж шийдсэн. Гэхдээ ер нь бол дуустал нь хэрэглэнэ. За дараагийн серум гэвэл Niacinamide-ийн серум байгаа. Энэ серум бол надад айгүй таалагддаг. Энэ тэгээд aging care буюу бас бага зэрэг хөшрөлтийн эсрэг тиймэрхүү үйлчилгээтэй. Тэгээд Niacinamide ч угаасаа арьсандаас амар хэрэгтэй байдаг. Тэгээд ер нь бол хүмүүсийн бичлэгнээс үзээд тахаар Niacinamide тэгээд ретинол тэгээд гиалуроны хүчил гурвыг ингээд яг ингээд ээлжлээд ер нь хэрэглээд байвал зүгээр гэдэм байлээ. Гэтэ нөгөө нэг витамин С-тэй ч юм уу те зарим нь ингэж тохирдоггүй болохоор өглөө бол түрхээд имий. Өглөө бол витамин С-тэй серумыг түрхчихвэл зүгээр юм байлээ. Тийм болохоор энийг бас юу н орой л хэрэглэдэг. Гэтэ орой болгон биш. Хаяада хэрэглэдэг. Тэгээд ретинол Sonbiomi-ийн ретинол байгаа. Тэгээд энэ ретинол серум бас надаас айгүй таалагддаг. Ретинол ч юм болохоор бас нөгөө нэг арьсыг түлжүүлдэг. Тэгээд жоохон бас чангалдаг үйлчилгээтэй юм байлээ. Энэ ретинол, Niacinamide тэгээд гиалуроны хүчил одоо заавал энэ брэнд гэхгүй. Гэхдээ ер нь бол нэг серум ер нь байж ах хэрэгтэй юм байлээ шүү. Би тэгээд ээлжлээд ерөнхийдөө хэрэглэж байгаа. Тэгээд энэ ч гэсэн ер нь дуусах төгсөж байгаа юм байна. Энийг дахиж авах уугүйгээ бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ би өөр брэндийн бас ретиноллуудыг ер нь хэрэглэж үзье гэсэн бодолтой байгаа. Heartleaf Essence Abib гэдэг солонгос брэндийнх. Энэ эссенс надад бол амар таалагдсан. Энийний өмнө болохоор COSRX-ийн нөгөө нэг ийм snail ийм жоохон нэг ийм наалдангатай юу байдаг штэ. Тэрийг хэрэглэдэг байсан. Тэр бас айгүй таалагдсан. Тэгээд энийг би сүүл зүгээр drugstore ороод зүгээр skincare сонирхож явж байгаад сонирхоод үзье авсан. Надад амар таалагдчихж байгаа. Айгүй сайн чигшил өгдөг юм шиг санагдсан. Энэ эссенс бол айгүй таалагдчихж байгаа сүүлийн үед.
Энийг би өглөөдөө бол ер нь заавал хэрэглэж байгаа. Тонорынхоо араас. Энэ тонор чинь бас нөгөө hair lift шүү дээ. Тэгээд юу н хоорондоо аягүй цогцтой юм шиг санагдсан. Тэгээд энэтэй хамт болохоор би энийг авсан хгүй юу? Энэ нь болохоор hair lift cream бага зэрэг хоёулаа бага зэргийн ер нь тайвшруулагчтай юм байна. Тэгээд энэ тост ихтэй надад бүр амар таалагдчихж байгаа. Амар гоё хөнгөн бүтцтэй. Тийм болохоор би ер нь өглөө хэрэглэж байгаа. Тэгээ яагаад өглөө вэ гэхээр одоо өглөө чинь ер нь скин кэрээ ер нь аль болох хөнгөн хийх хэрэгтэй байд юм бэлээ. Яагаад гэвэл араас нь ер нь хөвчлэн нүрээ буддаг болохоор. Тэгээд энэ тосонд одоо бас ингээд аюу олон төрлийн найрлагатай юм бэлээ. Тийм бүгдээрээ ер нь бол арьсанд аюу сайн чигшил өгдөг яг тийм найрлагануудтай. Тэгээд яг хэрэглэж үзчихэл ер нь мэдэх баха. Бүтц нь бүр үнэхээр гоё юм зөөлөн усан начиг ийм тослог арьстай хүн бол угаасаа ийм хүнд тос ер нь л угаасаа хэрэглэхээр ер нь шууд батга гарах гэдэг. Энэ бол маш гоё усан бүтцтэй аюу гоё санагдсан. Тэгээд нэг ийм савлгаа нь аюу гоё санагдаад байгаа. Ингээд ихэнх тоснууд чинь ингээд хуруугаар хийж авдаг. Яг уу эсвэл ингээд цаанаасаа ингээд авчдаг юмтай байдаг л та. Гэтэ ингээд шахацдаг нас ингээд надад амар таалагдчихж байгаа. Энэ тос бүр надад үнэхээр таалагдчихж байгаа. Энийг ер нь бол аюу гоё тийм хөнгөн бүтцтэй тос сонирхож байгаа хүн байвал энийг ер нь туршаад үзэхэд бол гэмгүй. Ер нь ямар ч төрлийн арьсанд тохирохоор юм шиг санагдсан. Энэ бол үнэхээр таалагдж байгаа. Энээс бол би дахиж авах байхаа. Энэ чинь болохоор Францын гоо сайхны бүтээгдэхүүн баггүй юу? La Roche-Posay гэдэг брэндийн Францын бүтээгдэхүүн. Би энэ брэндэд бас амар дуртай. Энэ түрүүчийн энэ 90 Cinema-ийн брэнд баггүй юу? Энэний би нүүр угаагчийг хэрэглэж исэн, peeling серумыг бас хэрэглэж исэн. Бүгдээрээ амар сайн. Яг ингээд илүү эмчилгээний талтай бүтээгдэхүүн хийх юм шиг надад санагддаг. Тэгээ сүүлд бас би инстаграмаар бас үзэж байхад энэний яг энэ тосыг амар сайн гэд хүмүүс юу айгу рекламад засахгүй юу. Тэгээ би угаасаа энэ брэндэд амар дуртай болохоор энийг яг авч хэрэглэж үзсэн. Энэ бас надад амар таалагдчихж байгаа. Яг уу энэтэй харьцуулбал арай илүү өтгөн бүтцтэй. Гэтэ тэр чинээгээрээ аюу гоё чигшил өгдөг. Тийм болохоор би орой эргэлж байгаа. Аюу гоё чигшил өгдөг. Тэгээд эхэндээ ингээд зузаан юм шиг хэрнээ ингээд үрээл хаар ингээд аюу гоё шингэрээл явцдаг. Аюу гоё чигшил өгдөг. Крем бэлээ. Тэгээд энийг бол би аюу санал болгоно. Ялангуяа орой бол заавал ер нь хэрэглэхэд аюу зүгээр крем бэлээ. Энэ бас надад аюу их таалагдчихж байгаа. Бас нэг ретинол байна. Энэ нь болохоор Cosrx-ийн ретинол. Тэгээд энийг бол би тэгтээ ихэвчлэн зохиндоо түрхэж байгаа. Ерөнхийдөө зовх хэсгээрээ зовхны тос олгож түрхэж байгаа. Энийг болохоор ерөнхийдөө өглөөдөө хэрэглэж байгаа. Энэ нүдний тосыг болохоор яагаад өглөө хэрэглэдэг вэ гэхээр ийм бүтцтэй шарик юм шиг. Тэгээд энэ нь ингээ бага зэргийн серум мэдрэмж төрүүлээд одоо бага зэрэг нүдэнд массаж хийж өгөөд тэгээд нүдний хаванг жоохон буулгах үүрэгтэй гэсэн үг. Энийг нь болохоор орой хэрэглэж байгаа. Дараа нь гэвэл нарны тос байна. Тэгээд энэ Skin Aqua-гийн нарны тосыг Японд байдаг бараг бүх хүн мэдэх бах. Тэгээд энэ нарны тос айгүй гоё хамгаалалтын ч гэсэн сайн. Тэгээд айгүй тийм усархаг бүтцтэй болохоор ер нь айгүй дайггүй санагдсан. Гэтэ яг хуу надаа нэг юм ингээд жоохон спиртлэг үгүй жоохон алкогол
жоохон алкогольтой. Тэгээд яг ингээд төрөхээр жоохон тэр нь ингээд үнэртэй байдаг болохоор тэр нь л жоохон сул тал нь юм болов уу гэж бодож байна. Бусдаар бол айгүй дайжгүй хөнгөн бүтцтэй болохоор дайжгүй санагдсан. Ийм бас ингээд дуусаад хэрэглээд дуусж байгаа. Тэгээд дараа нь гэвэл энэ Innisfree-гийн бас нарны тос байгаа. Tone up хийдэг. Тэгээд no sebum буюу бас тослогжуулдаггүй мат нарны тос. Тэгээд энэ нарны тосыг би бас нүрээ будахгүй өдрөө хэрэглэдэг. Яагаад гэвэл нэгт ингээд түрхчихээр ингээд шууд ингээд амар гоо цайрууллаад ингээд жоохон өөгийн маань жоохон дараад тэгээд арсын маань арай илүү ингээд гоё цагааруулцдаг. Дээрээс нь мат болохоор тослогжуулдаггүй. Ер нь тослогжуулалтын маань нэлээ ингээд дарчдаг болохоор энэ нарны тосыг нүрээ будаагүй өдрөө гэрээсээ гарахтаа ч юм уу, жимдээ явахтаа ч юм уу ер нь бол түрхчихдэг. Энэ нарны тос бол аюу дайжгүй санагдсан. Анх бол би зүгээр гадаад үзэмжээсэнд олж авч ирсэн. Хөөрхөн загвартай, хөөрхөн өнгөтэй болохоор тэгтээ ингээд аюу зөв сонголт хийсэн билээ. Тэгээд Beauty of Joseon-ы нарны тос байгаа. Энэ нарны тосыг болохоор хамгийн сүүлд авсан. Тэгээд бас Instagram-аар харж агаад хүмүүс айгүй ам сайтай. Тэгээд нөгөө нэг будаагаар хийгдсэн гэдгээрээ юу нь бол айгүй сонирхолтой санагдаад сүүлийн үед ер нь ийм будаагаар хийгдсэн гэдэг тиймэрхүү маскнууд ч юм уу айгүй жоохон тренд болоод байгаа шүү дээ скин кеэр дотор. Тэгээд энэ Beauty of Joseon-ы айгүй олон юм ер нь бол нэлээд гайгүй үнэлгээтэй байгаа. Тэгээд би тэр дундаа яг нарны тосыг хэрэглэж үзмээр санагдаад байсан. Тэгээд энэ нарны тосыг бол би нүрээ будах өдрөө скин кеэрийнхээ хамгийн сүүлд нь түрхэж байгаа. Тэгээд энэ нарны тос надад маш их таалагдсан. Айгүй гоё хөнгөн бүтцтэй. Айгүй таалагдж байгаа. Тэгээд зарим нарны тос чинь нүүр буцсны дараа ингээд жоохон бүнжигнүүд байдаг. Энэ нарны тослоо тэгдэхгүй юм билээ. Энэ бол үнэхээр дайжгүй. Нэг сонирхолтой юм айгүй гоё. Rice дээр нэмэх нь будаан дээр нэмэх нь тэгснээ пробиотиктэй гэж байгаа байхгүй юу? Тэр нь надад амар таалагдаад байгаа. Яг уу яг ямар нөлөө үзүүлдгийг нь би сайн мэдэхгүй л дээ. Тэг ягаад ч юм аюу их таалагдж байгаа. Энэ нарны тосыг бол авахд бол ер нь бараг бүх ярьсан тохирох хаа. Salicylic acid байгаа. Тэгээд энийг болохоор би бас яг бичлэгнээс үзэж байгаад авч исэн. Salicylic acid нь болохоор ер нь жоохон асуудалтай хэсэг дээрээ түрхвэл жоохон зүгээр санагдсан. Нөхөн төлжүүлэх маягаар гэх юм уу. Би болохоор ингээд ер нь юу яаж байгаа. Жоохон ингээд нүрээр батга гарах гал ингээд ирээл яг тэр үед нь ингээд жоохон ингээд намдаах байдлаар ерөнхийдөө бол түрхдэг. Тэгээд яг гарах гээд байгаа хэсэг дээрээ ингээд сайн түрхчвэл айгүй юм гарах гээд байгаа юуг маань одоо тэр арсын маань ингээд жоохон гайгүй намдаагаад байгаа юм шиг санагддаг. Тэгээд ер нь бол 7 хоногт ингээд 2 юм уу 3 удаа л хэрэглэх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол тийм ерөөсөө өдөр болгон бол хэрэглэдэггүй. Жоохон хүнд бүтцтэй. Тэгээд ер нь бол peeling mild skin peeling solution гэж байгаа байхгүй юу. Одоо хуучин жоохон асуудалтай байгаа арсыг маань ингэж жоохон хуулж авах маягийн жоохон скрабтай жоохон төстэй үйлчлэгээ үзүүлдэг гэсэн үг. Тэгээ би хаяа peeling хиймээр санагдсан үедээ яг тэр нэг жоохон асуудалтай байгаа хэсэгтээ нэлээд сайн ялаал унтцдаг. Тэгэхээр ер нь тэр хэсэг маань аяандаа ер нь аюу гайгүй болоод ирдэг юм шиг санагддаг. Би энэний өмнө нэг батганы тос хэрэглэдэг байсан юм аа. Би бүр ингээд эмчээс авч ясаахгүй юу.
Тэгээд зүгээр л арсны эмчээс тэгээд тэгсэн чинь тэр эмч надад өгч ирсэн. Тэгээд би ингээд тэрийг дахиж авахын тулд ингээд заавал эмчээс бичиг авах хэрэгтэй байсан болохоор би бүр яг тэр бүтцээр нь хайж агаад Amazon-оос бичээд үзсэн чинь энэ тос гарч ирсэн байхгүй юу. Тэгэхээр энэ тос миний бодлоор яг тэрнтэй адилхан бүтцтэй байх гэж би боддог. Тэгээд энийг болохоор би батга бүр яг гарсан үедээ дээрээс нь ер нь бол намдааж хатаахын тулд түрхдэг. Энэ бол надад нөлөөлтэй юм шиг санагддаг. Ер нь нөлөөлдөг. Тэгээд гарахын өмнө биш, гарсныхан дараа ер нь бол түрхдэг тос байгаа. Энэ удаа болохоор би биеийн арсны арчилгаан дээр бол огт бүтээгдэхүүн оруулаагүй. Зөвхөн одоо яг нүүрний арсны ер нь бол арчилгааг бол хуваалцлаа. Тэгээд яг л начиг ер нь яг ийм арстай хүнд л ер нь одоо иймэрхүү бүтээгдэхүүнүүд бол таардсан байлээ шүү. Тэгээд та нар бас сонирхвол худалдаж аваад хэрэглээд үзээрэй гэж бодлоо. Тийм. Би өөрөө бас ингээд хүмүүс ингээд өөртөөхөө хэрэглэсэн скин-кеэр одоо арс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ хуваалцдаг бичлэгийг үзэх туфтаа болохоор хуваалцаж үзье гэж бодлоо. Тэгээд бичлэгийн маань утсанд баярлалаа.